Зя. Сайн байцгаана уу? За өнөөдрийнхөө влогоор уулзж байгаад маш их баяртай байна. За би ингээд бичлэг хийгээгүй баг 2 жил болсон байна. Тэгээд YouTube дээр энэ жил 26 онд илүү их бичлэг хийнэ гэсэн юм зорилго тавьсан. Тэгээд анхныхаа бичлэгээр уулзж байгаад маш их баяртай байна. За 2 жилийн сүүлийн бичлэг хийснээс хойш ингээд жоох апдейт хий гэж бодсон. Тэгээд 2 жилийн хугацаанд та нар мэдж байгаа би ээж болоод тэгээд буцаад Америкт ирсэн байгаа. Тэгээд Америкт 2 жил бараг 3 жил ингээд ажиллаад тэгээд би 25 онд өөрийнхөө студийг нээсэн. За миний удаан фоллоу хийж байгаа YouTube-ийн үзэгчид маань бол нэг өмнө нь маникюр, педикюр хийдэг салонд ингээд ажилладаг байсан гэдгийг мэдж байгаа. Тэгээд хэрвээ мдэггүй бол би ингээд 15 дахь жилдээ лицензтэйгээр ингээд маникюр, педикюр, nail artist хийгээд явж байгаа. Тэгээд Монголоос ирээд шууд нөгөө ажилдаа ороод шууд орлого олох шаардлагатайс учраас мэдээж шууд салонд ажиллаж эхэлсэн. Тэгээд тэр салонд ажиллаж байгаа хугацаанд ер нь миний өөрийн салоноо нээгээд өөрийнхөө жижигхэн ч гэсэн студийг нээгээд ингээд ажиллаулаад явах цаг нь болсон юм байна гэж үзээд 25 оны 5 сард салон студи нээсэн байгаа. Тэгээд студи нээснээс одоо ингээд бараг жил болох чинь энэ жилийн 5 сар гэж амар хурдан өнгөрөөд тэгээд нээснээс хойш сорилтууд их өндөр байлаа. Тэгээд мэдээж сорилт өндөр, дээрээс нь үр өгөөж өндөр, орлого өндөр. Ер нь л бүх зүйлээр надад ер нь бол хамгийн best decision байлаа гэж юм бодож байна. Өмнө нь би ингээд салон нээ гэхэд их зориг хүрдэггүйсэн. Тэгээд одоо нэг өөрөө хүүхдтэй болчхоор дээр ингээд ирээдүгөө бодоод яг юу хийх ёстой лээ. Тэг яаж ингэж орлого олох ёстой лээ. Би бусдын доор ажиллах хүн үү биш үү? Эсвэл би өөрөө гэсэн бизнестэй болох уу гэд ингээд бодож үзсний эцэст ер нь хүүхдтэй хүмүүс дээрээс нь ирээдүйд дахиад нэмж хүүхэд гарах гэж байгаа учраас би одооноос ингээ өөр ингэсэн юмтай болоод ингээд хөл дээр нь тогтоогоод тогтворчоод тэр үед нь би дахиад амрах ч юм уу те жинсэн байх боломжтой байна гэж үзээд тэгээд би ер нь бол амар happy байгаа. Мэдээж хэцүү цаг үе хоосон үйлчлүүлэгчгүй үеуд байгаа. Тэгээд би бичлэгээ бас яагаад буцаад хий гэж бодсон гэхээр одоо ингээд би өөрөө бизнес нээгээд энд ингээд гэр бүлтэй амьдраад ирэхээр ер нь ямар чаленжууд байдаг юм бэ? Америкт бизнес явуулахад яг ямар хөв байна? Тэ боломжтой юу, боломжгүй юу? Ямар саадууд гардаг бэ ч гэдэг юм уу. Тэ иймэрхүү хэрэгтэй мэдээлэл бас ярих гэж бодсон. Тэгээд өмнө нь миний channel илүү жоохон beauty талтай байсан бол одоо ер нь жоохон lifestyle Америкт дөнгөж ирээд гэр бүлэрээ тэ жишээ нь байр түрээслэх юу хэрэгтэй гэдэг, ямар бичгээр хэрэгтэй гэдэг, яаж хайх уу, хаанаас олох уу, тэг гэрээ контрактаа яаж зурх уу ч гэдэг юм энэ тиймэрхүү хүмүүст илүү хандаж бичлэг хий гэж бодоод ийм бичлэг хийх гэж бараг энэ бараг миний 4 дахь оролдлого байна. Худалчгүй мэдээж асуух зүйл, сонирхож байгаа зүйлс байвал комментээр үлдээгээрэй. Би комментоос илүү дараагийнхаа бичлэгийн санааг авдаг байгаа. Тэгээд 26 ондоос миний том зорилго буцаад биеэ эрүүл болгох фитнес, workout бизнесийн хажуугаар тэгээд дээрэс нь би манай хүүхэд чинь 2 хагас бараг 3 хүрэх гэж байна. Ингээ хүүхэдтэй эйжing амьдралтай бизнесийн хажуугаар мэдээж эрүүл мэнд гэр бүлээ авч явах гэдэг иймэрхүү талаас нь би бичлэг хийнэ гэж зорж байгаа. Тэгээд мэдээж заримдаа чаленжууд байх, хэцүү байх. Гэхдээ 26 он бол надад айгүй гоё гиглэг харагдаж байгаа. Би аль хэзээний 12 сараас хойш ахуулаад ер нь бол эрүүл мэндтэй, жимэндээ явах гэдэг юм эрүүл хоолтон дээр илүү анхаарал эхэлсэн байгаа. Тэгээд сарын дотор тэдний илгэхгүйгээр өөртөө багаар тасгаад яагаад би хажууд нь гэр бүлтэй жоохон реалистик те 7 хоногт за 2-3 удаа яг жимэндээ явъя гэдэг юм уу. Яг явъя гэсэн цагтаа тэр зорилготой хүрдэг. Тэгээд багаар ингэж алхам хийж амьдралд илүү наалдацтай. Тэгээд удаан хугацааны тийм
lifestyle change хий гэж бодож байгаа. Тэгээд хэрвээ тэрнтэй хамт байхыг хүсвэл мэдээж миний бичлэгийг дэмжээрэй, like, subscribe хийгээрэй. Тэгээд студийнхаа тур руу орцгаая. Hey, sit me now. Sit. Shoes. It's mommy's. Shoes, Missy. Let's go shopping. Let's go shopping. So, let's go shopping. За, салон дээр ирлээ. Манай салон. Өнөөдөр нэг энэ нэг будаг юу яах юмнуудыг тавьсан юм байна. Захиалга өгсөн байсан. За, эндээс ингээд орж ирэхэд манайх айгу жижигхэн. Орж ирэнгүүт энэ талд ингээд педикюрийн сандал байгаа. Энд болохоор ингээд спа педикюрийн хэрэгэлдэг одоо бүтээгдэхүүнүүд гээлэн гэрэл мэдлэгээ. За, энэ хогийн сав, энэ laundry. За, энэ их гоё сандал байгаа. Энэ Lexer гэдэг брэнд хаа. Айгу гоё сандал. Массаж хийдэг. Тэгээ эндээ ингээд удирдлагатай. Утасгүй юм. Тэгээд энэ жет нь ингээд салдаг. Салаад ариутгаад угаачдаг. Энэ болохоор ингээд за цаг байна. За энд tissue энэ болохоор альчуур халаадаг. Дотроо чулуун мөлөөтэй. Өнөөдөр би нөгөө ямар ч үйлчлүүлэгчгүй байгаа. Тэгэхээр та нарт юм юмуд үзүүлээ. За энд бол ойр зуурын багаж. Энэ бас манад хийдэг педикюр байна. Нэг удаагийн ийм цэнхэр уут. За ер нь жоохон ийм шин багаж иймэрхүү юмуд байна. Гарт ойрхон. За энэ болохоор нэг удаагийн хөлний завсар хийдэг, салгадаг. Энэ болохоор педикюрний, энэ болохоор гарыг гэлзуулдаг. За тэгээд манайх юм нэг удаагийн ийм жижигхэн файлнууд хэрэглэдэг байгаа. Жирийн маникюр педикюрт болохоор ийм хуурай хэрэглэдэг. За хиймэл хомсэгт бол арай өөр хэрэглэдэг. Энэ болохоор энэ би хүүхдүүдэд хэрэглэдэг. Хүүхдүүдийн нөгөө хөлийн уулыг нүрэхэд ийм зөөлхөн энэ их амар тийм ширүүн биш. Тэгээ хүүхдүүд чинь их уулын нүрээд авах шаардлага байдаг. За энд бол за gel base, gel top гэж юм. Энд бас нэг зарим нэг хэдэн экстра илүү гарсан будагнууд байна. Өнөөдөр би будагнуудаа янзлнаа. За энэ болохоор юм нэг удаагийн бас юм хуурай баф. За энд ингээд зарим нь хоосон энд хүн байна. За энэ манай би шалаа аваад хаяа. За энэ сандал маань айгу гоё. Гар нь ингээд дээшээ ингээд босоод хүн сууж босоход амар. Тэгээ эндээ ийм цүн хөлөгдөг юм. За тэгээд энэ педикюрийн сандал маань ус нь болохоор ингээд гарангуудаа одоо ингээд би усын юу ч гэсэн дүүрэнгүүд автоматар яг хэмжээ нь болохоор өөрөө ингээд зогсчдаг айгу амар. Тэгэхээр усаа одоо ингээд гоожуулмаар байвал ингээд гоожуулж болно. За эндээсээ бас удирдлагатай амар гоё. Одоо хүний урагшлуулмаар байвал одоо тэр удирдлага руу ингээд гараа ингээд сунгаал ингэжснаас шууд өөрийнхөө талаас суудлаа урагшлуулах, хоошлуулах тэ тэгээ энэ халуун хөлтэй ингээд тааруулна. Энэ жетэн унтраа, насаан гэрлээ ас энэ гэрэл асж болно, гэрлээ өөрчилж болно. За гэрэлгүй байсан ч болно. Энэ болохоор бас массажаа шууд ингээ асааж юм. Тэнгүү тийм юмнууд нь хөдөлж байгааз. Би тэгээд нөгөө одоо энэ ингээ шинэ жилийн Крисмсийн чимэглэлүүдээ ер нь бол маргаашнаас ингээ авчна. Тэгээ бас чимэглэлтэй байгаа дээрээ та нарт үзүүлэх гээд. За тэр дээгүүр бол ингээ жоохон хэрэглэгддэггүй юм гэрэл мэрэл байна. Энэ дотор бол дандаа storage. Энэ за цэвэрхэн альчуур байна. Энэ ариутгалын ийм эмнэлгийн нөгөө цэнхэр шингэн. За энэ scrap байна. Энэ би dazzle dry гэдэг манайх юм жирийн будаг нь ямар ч юм хоргүй эко будаг. Тэрний top base томороо. Энэ болохоор одоо энэ мах зөөлдөг cuticle remover. Энэ болохоор нөгөө Footlogics-ийн хүний арсыг ингээ гой зөөлөхнөр гоё ингээ сулалдаг. Тэгээд үрхээр амар гоё ундаг юм цацдаг юм аа. Энэ болохоор бүр нэлээд callousтай, нэлээд
эвэртэй хүнд зориулсан арай жоох advanced бүтээгдэхүүн байна. За тэгээд бас oil юмнууд байна. За энэ талд бол энэ бок юмнууд байна. Технологитой байхгүй. За энд ингээл одоо би нөгөө цэнхэр шингийн энтрэ бүгдийг асгаа хийцэн. Уул нь одоо энэ дотор юм цэнхэр шингийн хийгээд одоо энэ юмнуудаа би бүгдийг ариутгаад ингээ хатаага тавьсан байгаа байхгүй. Ийм тунгалаг ийм байх хэвээр. Тэгээ нэг хүн ингээд яг өөрийн гэсэн юм сартай. Тэгээ манай одоо part time ажилладаг салон дээр бол энийг бол хүн болгонд өөрийнх нь нэрийг нь тавиад хүн болгоо энэ нэгдэг бокстай. За тэгээ энэ ариутгаад бэлэн болцсон хэрэглэхэд бэлэн энэ юунууд багч нь бол ингээ хатцсан байх хэвээр. Энэ жоохон цавуу ингээ салтгүй маа нэг ядаргаатай. Ингээд бэлэн одоо жишээ нь би энийг хатаага тавьсан байхгүй. Энийг цагаад одоо энэ ийм тагтай юм боксонд хийж тавих хэрэгтэй байдаг. Хэрэг таггүй бол нөгөө тоос шороо одоо тэ бохир ингээд орчин гэдэг утгаараа заавал энэ тагтай боксонд хийж тавьдаг байгаа. За энэ дрелийнхаа энэ битнүүдийг ч гэсэн ариутгаад хатаагаад буцаад тавих хэрэгтэй. За энэ ингээд бас миний нөгөө хиймэл хомсонд хэрэгэлдэг ийм нэг удаагийн хуур ах. За би бас нэг point хэлэх марцсан байна. Ингээд нэг удаагийн юм хэрэглээд ахаар ер нь айгүй хог гарна штэ. Юмыг нэг хэрэглээл хайж байгаа учраас тэгэхээр би аль болох боломжтой зүйлсээ, зарим зүйлсээ би дахин хэрэглэдэг эсвэл юм наадаг тийм байх зорилготой байгаа. Манай энэ би хиймэл хомсон дээр ийм хуурай хэрэглэдэг. Энэ дээр ингээд наагаад хуулаад аваад тэгээ энэ төмөр хэсгийг ариутгадаг байхгүй. Тэгэхээр энэ ингээд надад арай жоохон хог хаягдал багтаа арай одоо юу гэдэг хороол хэд бас ээлтэй юм болоо гэж бодоод ийм хуурайг хэрэглэдэг байгаа. За энэ жетиг бол ингээд салгаад угаагаад ариутгаад тэгээд 10 минутын дараа гаргаж ирэх хэрэгтэй байдаг. Тэгээд ингээд бас хатах хэрэгтэй. Ер нь бүх юм ингээд хуурай. Нойтон чихтэй юм чинь нөгөө бактери ургадаг учраас заавал хатаа гэдэг. За энэ шургуулганд бол гарын альчуур байна. Энд бол дандаа илүү дутуу нөгөө хогны уут муут маск одоо юу гэдэг ингээд жижиг сажиг хэрэглээний юмнууд. За энд ч гэсэн. Энд бол манай нөгөө том савтай тос азтон спирт цэвэрлэгээний зарим юмнууд. За би энэ цэнхэр шингэнэ ингээд яг зөв дооцтой найруулах хэрэгтэй байдаг. Нэг ийм галлон савнд 2 оунц хийх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр энийгээ байнга ингээд одоо ийшээ дүүргдэг тэр дээдлийн сав руугаа. За энэ гялгар уутнууд байна. Энэ педикюрийнхаа хөлний хэсэгт уут углаад тэгээд усаа дүүргдэг гэсэн үг. За манай энд ингээд халуун хөт ус гарч байгаа. Заримдаа хүмүүс ус ууй гэдэг болохоор. За энд бол би дөнгөж сая шинээр OPI-ийн юм шинэ формулатай энэ ингээ бүгд IntelliGel гэсэн энэ болохоор TPO байхгүй, HEMA гэд байхгүй юм хоргоо арай жоохон формулагаа өөрчлөөд их гоё болсон бэлээ. Эндээс ингээд 120 будаг би авсан өнгөнгийн. Тэгээ илүү гарсан нь одоо энд ингээ багтахгүй юмнууд байгаа байхгүй. Багтахгүйнуудыг одоо энэ талтаа урьж тавих зорилготой. За тэгээд энэ болохоор нөө педикюрний carry буюу одоо педикюр хийхэд хэрэгтэй. За энд бол ингээ base top энэ cuticle remover байгаа юм. За энэ болохоор dazzle dry. Энд ингээ gel. За cuticle oil, за азтон энтер гэдэг ингээ prep. За энд ингээ нэг удаагийн хуйраануудаа ингээ хийцэн. Buff ингээ шин цэвэрхэн. За энд ингээ бас багтах байгаа бодогнууд маань байна. Энэ scrub байна, lotion, за тос. Энэ болохоор массаж oil. Энэ нөгөө түрүүний цацдаг. Энэ айгуу гоё. За энэ бас нөгөө энэ сандлаа цэвэрлэхэд хэрэгэлдэг юм цэнхэр шиг нас хийцэн байгаа. За энэ болохоор нөгөө хөлөндөө хэрэгэлдэг. Одоо энэ дээр наадаг. Энэ нэг удаагийн. Тэгээ энийг бас ариутгаж цэвэрлэдэг. Энэ байна. Энэ болохоор усанд хийдэг юм жижигэн давс. За энэ болохоор хүнсний скотч. За энд болохоор бас ингээд педикюрнд хэрэгтэй юмнууд байна. За манайх нэг удаагийн юм тавчигнууд хэрэгэлдэг. Тэгээ ийм хөлний завсар хийдэг. Тэгээ бүгдийг хэрэглэж хайдаг. За энд ингээд миний нэг жижигэн булан байгаа. Энэ булан айгу анх нөгөө амар харанхуудаад би ийм гэрэл авч тавьж ирсэн. Тэгээд одоо энэ дээр болохоор ингээд за хүнд одоо салфетик байгаа юм. Энэ болохоор манай пост систем мөнгө авдаг.
За энд ингээ аяг тавг ингээд юмнууд тавьсан. Тэр болохоор нөгөө халуун ингэж юу яадаг гэрэл би тэрийг эмчилгээнд хүнсний юм эмчилгээ өгөхгүй манайд тэрэнд хэрэглэдэг. За ийшээ энэ хан руу харуул миний бүх лиценз байгаа. Одоо энэ миний хамгийн чухал лиценз, хүнсний лиценз маань ингээд. Энд Америкт нэг юм ингээ муужаасаа яг ажиллаж байгаа муужаасаа юм лиценз авах хэрэгтэй байдаг. Тэгээд хууль нь ингээд нөгөө муужаасаа хамаарад өөр байдаг учраас заавал тэр шалгалтаа ингээд тэнцсэн байх хэрэгтэй. Хоёр шалгалт байдаг. Нэг нь практикал, нөгөөх нь онол гэдэг. За энэ болохоор миний хиймэл хумс нөгөө хаар жил хийдэг сертификат байна. Энэ болохоор Dazzle Dry сертификат. Энэ болохоор миний мейкапын сертификат. Энэ болохоор би нөгөө tanning борлуулдаг нөгөө цацдаг юм tanning байдаг шүү дээ. Тэрний сертификат. За ийшээ ингээ харахаар энэ яг миний өөрийн суудаг маникюр шир ахгүй. Энэ манай студ яг энэ цаанаасаа энэ байгаа гэрэл айгу муутай. Тэгэхээр би өөртөө ширэндээ ийм астаг ийм гэрэл авч тавьсан. За энэ бид нар бол бүгд Amazon-аас. За энэ болохоор би хаяа нөгөө нэг хумсны контент юм уу, зураг муураг бичлэг хийхэд энэ хэрэгтэй болдгийн. За энд мэдээж ингээд тос азтон лошн, за энэ дрилний хушуунууд байна. За кастомертаа энд аль болох нөх хүмүүнээ тавдухтай байлгахын тулд гараа тавьдаг. Тэгэд энд бас уцаа тавьчих болдог. Манайхан чи ингээд утас мөцгөө те гараа янзлна гэдэг маш хэцүү. Тэгэхээр одоо ингээд уцаа тавиад үзээд. Тэгэхгүй энд өмнө нь ингээд ийм юм байдгүй байхад байнга ингээд ийшээгээ уцаа авахал ийшээ юм үзмээр байгаа бол одоо ингээд тавиад үзэх нь байна. Арай л даварцсан уу. За энэ болохоор гэл хатаадаг гэрэл байна. За ийшээ энэ миний дрил e-file хиймэл хумс хэрэглэхтэй. Дээрээс нь би гэлэн гар мар хийхдээ дан e-file-аар ашигладаг. Аль болох нипрэг биш. За энд ингээд бүгж мөгжөө тавих юм тавг байна. Энэ манай будагнуудын нөгөө үзүүл одоо сампл гэх юм уу байгаа юм. За энийгээр би дөрвөн хэд хоног юм энийг ингээд зэгцэлт тавьсан. Энэ болохоор дандаа nail art. За тэнд нөгөө car eye, магнитын будагнууд байгаа юм. За тэгээ chrome дандаа нөгөө юм чимэглэлийн юмнууд байгаа. За энэ болохоор би энэ сая 25 оны баярын юм коллекц гэдэг OPI энийг одоо би тийш нь өлгөх гээд би одоо энийг л аяга хүлээж ирсэн. Энэ маш их зай гарна. За энэ талд болохоор энэ бол миний зүгээр хэрэгэлдэггүй тал. Энэ талд нэг юм гэрэл мэрэл бас аваад тавьцсан. Хоёр ширээгээ хоёуланг нь адилхан байлгах гээд авч тавиад энэ ширээн дээр би ингээл цүнх мөнх одоо ингээл юмнуудаа тавьчдаг. Одоо тэгэхгүй энийг бас гоё цэвэрхэн байлгамаар байгаа. За манайх бас эндээ юм зурагттай хүмүүс ингээд Netflix үзээд, YouTube үзээд ингээд байдаг. Тэг гоё юм хөгжим байхгүй. Зурагтныхаа нөгөө гоё чимээг сонсоод аюу гоё чимээгүй гоё байдаг. Энэ болохоор манай одоо эко будагнууд Dazzle Dry гэдэг юм хоргүй амтны гаралтай орцгүй. Тэгээд амтан дээр тест хийдгүү. Тэгээд non toxic гэдэг одоо нөгөө Монголд бол эко будаг гэж хэлээд байдаг. Ер нь бол тэр. Тэгээ юм хөөрхөн жижигхэн савлгаанууд яадаг. Тэгээ энэ амар гоё 5 минутын дотор хатдаг амар гоё. Яагаад хэрэглэх болсон гэхээр би энэ жижигхэн студиудтай ингээд хатаадаг юм сенсмис ерөөсө тавих зай байхгүй. Тим юм илүү аваад ингэж яхаар энэ будгийг хүмүүст ингээд шууд үйлчлэгээнд оруулсан. Илүү мөнгө төлбөр авахгүйгээр ингээд шууд миний одоо үйлчлэгээнд орцсон гэсэн үг. Тэгэхээр энээс ингээд сонгоод бодулж болно. Хэрвээ гэлэн будаг бол мэдээж илүү мөнгө төлнө. За тэгээд энд зарим OPI байгаа. Зарим хүмүүс нөгөө яг OPI будагтайгаа ингээд яг адилхан өнгөөр будал идэр гэдэг учраас энэ сонголт нь ингээд байгаа. Би тэгээд явандаа Dazzle Dry-гийнхаа энэ коллекцийг бас юу яана гэж бодож байгаа. Илүү олон будаг дахиад нэмж авах хэрэгтэй байна гэж юу н харж байгаа. Тэгээд манайх энд энэ талтай айгүй хөөрх юм цонхтой бас. Тэ орж ирэнгүүт бол манайх чи ингээд шууд эхний хаалга номер 1 студ тахгүй. Тэг ингээд одоо юу гэдэг хүмүүс шууд ингээд гой харж болдог амар гоё. Тэгээ энэ талтай ингээд жоохон натурал гэрэл орж ирдэг болохоор бүр гоё.
Тэгвэл бүх энэ бусад студ нь ер нь бол ийм цонхгүй студнууд. Тэ нэг юм жоохон харанхуй юм шиг. Ер нь ийм цонх жижигэн ч гэсэн ийм цонх байх ч айгүй гоё юм бэлээ. Хүнд ингээд нэг гоё юм гоё цонхоор юм хараад гоё шууд ингээд нар тусч мусаад гоё. За ингээд миний талаас харах юм бол энэ ингээд гэлэн будаг хиймэл хамсан хэрэглэгддэг top coat, base coat ойрхон байх шаардлагатай юмнууд энд байна. За энэ бол нөгөө lint free wipes хүний хомсыг цэвэрлэхдээ энийг хэрэглэдэг. За ийшээ ингээ ухвал за энэ цаасаар бол би байнга нөгөө будаг мудаг эсвэл багжаа цэвэрлэдэг. Тэгээ энэ болохоор гэлэн будгийг хуулдаг нөгөө мөндлөг цааснууд. За би ер нь бол дандаа энэ e-file хэрэглэж байгаа тохиол айгүйх тоос гардаг учраас тоос сорогч ингээд ажиллуулад тэгээд ажиллаа гэхээр илүү арай гайгүй. Тэгэхгүй энэ их тоос чинь бидний уушиг хамар амлуу орж байгаа учраас за тэгээ энэ талд болохоор ингээл бас хөвөн. За нэг удаагийн хуурай миний багснууд байна. Энд болохоор нөгөө хүн цосмос гарвал хэрэгэлдэг юмнууд байна. Хүний хумс хуурсан байвал энэ цавуу. За ингээд цэвэрхэн хуурай бафнууд. Ишээ бол би ойр зургийн юмнууд айцсан байгаа. За энэ гэрлийг би хэрэгжилж айгүйх хиймэл хумс хийдэг. Би нөгөө хиймэл хумс хийхдээ хаарж ил хийгээд гэлэн хумс тэгээ дээрэс нь юу гэж нэрлэдэг? Dual form гэж нэрлэдэг хгүй. Гараар хийдэг биш гэсэн үг. За энэ ингээд миний нөгөө цахилгаан одоо энд ингээд бөө юм залгацсан байгаа. За энд ингээд экстра багснууд байна. Энд ингээд дуусж байгаа зарим нэг хоосон юмнууд бодогнууд ингээд scrub байна. За тэгээд энэ доор болохоор бас илүүдтэй бичиж. За эндээ ийм залгууртай. Зурагт мөрөгт бүх юм энтэй холбоотой. За хогийн сав laundry. За энэ миний одоо гол storage юм уу? За хамгийн дээдлэлт нь бол энэ манай ингээ gift card-нууд байна. Манайх бол нөгөө gift card нь ийм пластикч байгаа, онлайнаарч байгаа. Онлайнаар авбал илүү амар шууд имэйл рүү явуулчихдаг гэсэн. За энэ gift card-нууд энэ болохоор gift card хийдэг. Тогтоонууд. За энэ business card байна. За энд бол энэ нөгөө IBX гэдэг эмчилгээний зорилттой яг натурал хумсаа гоё эмчлэе, гоё хатуу болгоё гэж байгаа бол энийг хийлгүүлдэг. Энэ бас хөрхөн жижиг савтай. Уулын том савтай байдаг л та. За тэгээд энэгээр болохоор ингээд за маркер янз янзын одоо юм хийх хэрэг аюу хэрэг болд үзэг бол бас ахуулаад. За энд хайч байна. Хайч бол угаасаа байнга хэрэгтэй. За зурхны удирдлага байна. Энэ камеранд хэрэглэдэг одоо зураг авахтаа энэ бүр нөгөө ойртуулж амар ойрхоноос авч байгаа маш их детальтай гардаг юм ленз. За энэ болохоор spa mani юм. Маникюр хэрэглэдэг. За хоёр дахь нь болохоор энэ дандаа хим хамсны юмнууд байгаа. За upper form гэдэг нь одоо энэ ахгүй юу? Ийм бэлэн ийм юмар амсан дээр нь хиймэл хумс гаргана гэсэн. За энэ болохоор ийм universal хэлбэртэй. Энэ болохоор ийм almond хумс хийж байгаа бол хэрэгэлдэг. За энэ ингээ хаарж илнүүд байна. Одоо энэ өнгөтэй. Энэ болохоор nail art-д хэрэгэлдэг хаарж ил. 3D nail art хийхэд хэрэгэлдэг. Энэ болохоор overlay хийхэд хэрэгэлдэг. Энэ болохоор нэг юм ягаан өнгөтэй. Энэ хоёр нь өнгөтэй. За нэг удаагийн хүн болгон дээр нэг удаагийн ийм хушуу хэрэгэлдэг. За энэ ч гэсэн нэг удаагийн хиймэл хумс ихтэй хүн болгон дээрээс энэ хэрэглэнэ. За зарим хүмүүс амар богино хумстай орж ирвэл би энэ форм хэрэглэж жоохон уртсгаж байгаа дараа нь энийг хэрэглэдэг. Энд ингээд за base coat хөлний гэл хөлн дээр хэрэглэдэг, гарн дээр хэрэглэдэг base primer гэдэг юм байгаа. Энэ бас нөгөө өмнө нь ийм байсан байхгүй юу? Ийм савлгаатай гардаг байсан. Одоо ийм бүр ийм нэрийн гоё болсон. Тэгэхээр нийш оронгууд энэ бол дандаа nail art толботой. За шигтгэ, мэгтгэ 3D, эсвэл chrome 3D, эсвэл ombre,
За өөр магнит. Энэ болохоор stamping gel. Ийм тамгалаж ингэж гаргадаг юмуд байна. Энийг бас би ombre аяг хэрэгэлдэг юм аа. Ийм ombre хийхдээ ийм жирийн будаг биш. Ийм арай өтгөн ийм padding gel байвал их зүгээр гэдэг. За энэ ombre хийдэг sponge нууд байна. За энэ cat magnetic будагнууд илүү гарсан байна. Энэ болохоор илүү бас nail art-ийн brush байна. Энэ болохоор хуурайнууд. За миний энэ түрүүний яриадсан энэ хиймэл хумс хийхдээ хэрэгэлдэг энэ хуурайнууд ийм наадаг ийм хуурайнууд байгаа. За энэ бас хуурай бафнууд байна. Энэ болохоор би гэлэн будгийг нөгөө эхлээд хуурайдж агаад ингээд foil-оор бодог штэ. Тэрэнд хэрэгэлдэг. Жохон хатуу бас foil. За энд болохоор дандаа миний бичиг баримт ингээд receipt. Одоо оны дараа такса бодох гэхэд надад хэрэг болох зүйл. Энийг бол үнэхээр organize хийгээг байгаа. За энд болохоор spa manicure-д хэрэгэлдэг ийм халуун ийм бэлинүүд байгаа. Тэгээ хөлн дээр бас адилхан халуун ийм юу байгаа, оймс шиг юм байгаа. Тэрэн дээр ингээд хийхээр аюу гоё юм. Энийг бас гаран дээр хийх гоё. Нөгөө над дээр ирдэг зарим хүмүүс ингээд амар хагарцсан, бараг цусман гарцсан тийм гар мартай байдаг. За энэ болохоор бас илүү экстра будагнууд байна. За ингээл би одоо ингээд суудаг байгаа. За би сая будагнуудаа ингээ янзлаад ингээ тавьсан чих гоё харагдчихээн. За илүү гарсан нэг хэдэн будагнууд энд тавигдлаа. За одоо ингээд ингэсээр хэтэл би сая ясныг компьютер дээр жоохон сууж төлбөр тооцоо хийгээд одоо ингэсээр хэтэл ингээ 3 цаг 20 минут болсон байна. Харж байгаа бол 3 цаг 22 минут одоо хари хоол унд хий өнөөдөр ингээ он гарна оноо гаргахтаа юу хийх үү? Зя би дэлгүүрт ороод ирсэн. Мах авах гээд орой гулаш хийдэм үгээ. Зя би сая дэлгүүрээс гараад нэг мах шүл жоох юм аваад одоо хүүхдээ авах гээд ирсэн байна. Өнөөдөр жоох ажил хэмжүүлэх гээд хүүхдээ өдөр өнжүүлэхэд өгсөн. Mommy. Yes. Big kiwi. Yeah. Yeah, I help you out. Okay. Mommy, apple. Want the apple juice? Apple juice. Isn't it? You have to wait till we go home, okay? Yeah, I hope so bad. Take a picture. Look. Wow. Wow. Артаас үстэж яа өсөсөө яач юм бэ? Манайхан саяхан битүү чанагч авсан. Битүү чанагчинда анх удаа хоол хийж байна. За камера тоглох гэдэг юм уу? За mommy put it here, okay? But. Mommy, I care. Okay.